Хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэвлэлээ үзэгч та бүхэнтэй уулзуулахаар Nova Terra компаниг гүйцэтгэх захирал Бям сайхны студид урьж ирүүллээ. Урилга хүлээн авсан танд баярлалаа. За хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө нэг асуултыг асуумаар байна. За Эрдэнэс Монгол компани захирлаар ажиллаж байхдаа та ажиллаа өгсөн. Ажиллаа өгч байхдаа хайрцагтай ямаа тэрвэрээд инээж байгаа зурагт нь олноос их олон хүнд их таалагдсан юм шиг юм мэдрэмж бас танд ч гэсэн мэдрэгдсэн байх гэж бодож байна. Ер нь та Эрдэнэс Монгол компани захирлаар ажиллаж байхдаа одоо голлох одоо тэр санхүүгийн нөхцлүүдийг хэр сайжруулсан бэ? Компаниг ашигтай ажилуулахын тулд өнөөдрийн бидний энэ бизнесийн арга барилыг болоос өөрчлөх шаардлагатай болдог. Энэ нь болохоор олон жил ялангуяа энэ үндэсний газрын эзэмшлийн компаниуд бол маш олон жилийн хугацаанд бас нэг тодорхой арга барилаар бизнесээ хийгээд явж байгаа. Тэгээд тэрийг бол өнөөдрийн энэ шинэ цаг үед шинэ шаардлагад нийцсэн, олон улсын стандартад нийцсэн тэр удирдлага буюу одоо менежментийг бол компаниуд дээр нэвтрүүлэх шаардлагатай. Энэ тал дээр бол одоо нэлээд том одоо тийм шинжилгээний стратегийн шинжилгээг бол одоо эхлүүлсэн байгаа. Энийг хийхин тулд мэдээж бид нар хүмүүс өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй болдог. Хүний өөрийн сэтгэлгээ нь өөрчлөгдөж байж тэр одоо том компани одоо үйл ажиллагааг шинжлэх, өөрчлөх процесс маань бол амжилттай явна. Тэр энэ дээр бол их анхаарсан. За мөн оюутлогоо одоо өгний уурхаан бүтээн байгуулалтыг бид нар бол сүүлийн олон сарын хугацаанд нэлээд одоо ачаалтаа ажиллаж тэгээ тохироонуудаа хийж санхүүжилтаа зах зээлээс босгоод тэгээ оюутлогоо өгний уурхаан бүтээн байгуулалт бол өнөөдөр маш эрчимтэй явагдаж байгаа. Тэр иймэрхүү одоо нэг одоо ажлуудыг бол хийсэн байгаа. Гол нь энэ сэтгэлгээний өөрчлөлтийг бол бид нар энэ бизнест яаж одоо нэвтрүүлэх үү? Тэгээд үүний тулд бол тодорхой их усүртэй байх ёстой. Тэгээд туршлагатай улсуудыг авч ажилуулдаг байх ёстой. Тэгээд дээрэс нь бид нар зорилгоо бол одоо өнөөдрийн шинэ цаг үеийн шаардлагад нийцсэн тийм зорилго болгож одоо өрөх ёстой. Тэгээд энэ ажлуудыг хийж ирсэн да. За баярлалаа. Хоёулаа одоо ер нь Монголын эдийн засаг ямар байгаа? За орж ирэх гэж байгаа зарим нэг олон улсын сэн чанартай төсөл хөтөлбөрөд бизнесүүдэд хэрхэн бохоо гэдэг талаар яриа. За жишээлбэл одоо Монгол банкны ерөнхийлөгч болоо сангийн амны төлөөлөл олон улсын валютын сангийнхантай очиж уулзсан. Бид одоо стенд байтлаад олон улсын валютын сангийн төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгийг хамрагдмаар байна гэдгийг илэрхийлсэн байгаа тийм. Ажлын хэсэг Монголд ирж бол нөхцөл байдлыг судалнаа гэсэн байгаа. Ер нь та одоо байгаа Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг эдийн засгийн хүндрэл гэх үү, аль эсвэл эдийн засгийн хямрал гэх үү, юу гэж харж байна вэ? Юу гэж тодорхойлох? Яг нь компаниудын хувьд бол орлого багассан, тийм. Тэгээд шинэ одоо бизнес хийх боломж бол багассан. За тэгээд санхүүжилтийн өртөг бол одоо буурахгүй байна гэдэг олон бэрхшээлүүд байна л да. Тэгэхээр энэ бол одоо энэ тухайн цаг үедээ бол одоо бизнес эрхлэх орчин маань өөрөө одоо бас тодорхойгүй байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь бол хүндрэлтэй байна гэсэн үг. Тэгээд эндээс бол нэгэн төл ийм орчин байгаа учраас бид нар энийг сайжруулах ёстой юу гэж ёстой. Үүний тулд бол одоо макро эдийн засгийн доктортой орчин бол одоо бизнес эрхлэх за мөн шинээр хөрөнгө оруулалт одоо татаж оруулах энэ процесс бол аюул чухал. Тэгэхээр макро эдийн засгийн орчин бид нар яаж одоо өнөөдөр эргүүлжүүлэх вэ гэх юм бол тэр төсөв санхүүгийн одоо сахилга бот гэдэг юмыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр бол одоо бас энэ зах зээл дээр бид нар энэ одоо алдсан тэр итгэлийг бол сэргээх боломжтой болно. Өнөөдөр бол бүхэл компани энэ өөрийнхөө зардлыг багасгах за мөн одоо санхүүгийн бага өртөгтэй тэр зээл олгох гэдэг энэ арга хэрэгслүүдийг бол одоо хойноос нь хөгөөд явж байгаа шүү дээ. Тэгэхээр ойлгомжтой байдал бол чухал юм байна. За тэгээ ойлгомжтой байдал нь өнөөдөр юунаас үүсэх вөхөр төсөв санхүүгийн одоо энэ сахилга бат гэдэг юм бол чухал юм байна. За тэгээ энийг бол одоо засгийн газар нь өөрөө тэр одоо холбогдох их үүсвэрүүдээс нь тэр одоо зээлээ аваад эдийн засгаа докторжуулаад явах одоо тийм зайлшгүй шаардлага бол үүсэж байна л да. Стенд бай хөтөлбөрт хамрагдах нь өөрөө бизнест яаж нөлөөлөх юм? Хамрагдахгүй байх нь бизнес эрхлэгчдэд яаж нөлөөлөх юм? За дахиад макро эдийн засгийн орчин бол энэ бизнесийн орчны бол одоо маш чухал хэсэг нь. Тэгээ энэ маань өөрөө ойлгомжтой. Өөрөөр хэлбэл одоо дараагийн 12 сар, 18 сар, за 24 сар ямар байх вэ гэдэг нь одоо бизнес хийж байгаа хүнд хөрөнгө оруулж байгаа хүнд ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгэхээр бол өнөөдөр энэ байдал маань бол одоо докторгүй харагдаад байна.
Энийг бол одоо бидний зас залруулах хэрэгтэй. Ингэж хийж одоо шинэ хөрөнгө оруулалт одоо хийх тэр боломж маань нэгдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр одоо би бас сүүлийн үед энэ гадна дотны хөрөнгө оруулалтын сонгууд хөрөнгө оруулагч нартай бол нэлээд одоо төлхөө уулзаж ярилцаж байна та. Монголд байгаа энэ боломжуудыгаа бол одоо бас одоо хүмүүс танилцуулж за тэгээд тэрийг өөрөө дамжуулаад энэ Монгол руу орж ирэх энэ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юм нэг тал дээр бол ажиллаж байгаа. Тэгэхэд нэг юм ажил гэж байна. Өөрөөр хэлбэл тогтворгүй байгаа учраас одоо өнөөдөр хоёулаа хөрөнгө мөнгө оруулах асуудал бол ярихгүй та. Харин энэ макро эдийн засгийн тогтвортой орчин нь одоо бий болох тийм ихтгэл төрсөн үедээ эргэж ярья гэж байгаа. Тэгээд тэрийг бол цаашлаад юугаар илэрхийлж байгаа нөхөр бол за та нар энэ олон улсын зах зээл дээр байгаа тэр одоо их усруудээс тэр шаардлагатай тэр хөрөнгөө бол төлрүүлээд та тэгээд энэ макро эдийн засгт бол доктортой байдлыг үүсгэх та тэгсэн нөхцөл бид нар та нартай одоо энэ дараагийн хөрөнгө оруулалтын асуудлаа ярья гэдэг одоо хүлээлт бол зах зээл дээр үүссэн байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг одоо нэмэгдүүлэхэд ер нь хэр хурдтай ажиллаж байна вэ? Хэр идэвхтэй ажиллаж байна вэ? Олон юмнаас шалтгаална шүү дээ. Нэгдүгээрт бол одоо энэ бид нарыг тойрсон энэ зах зээл за тэгээд энэ бидний одоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний маань зах зээлийн үн бол чухал та. Тэгэхээр энэ дээр бол бас тодорхой ингээд бас өсөлтүүд бол харагдаж байгаа та. Зэсийн үн алтны үн гэх юм уу та. Тэгэхээр энэ бол бас яг эргээр нөлөөлөх тийм боломжтой. Гэхдээ бид нар бол одоо нэгэнт энэ зах зээлийн нэг хэсэг учраас бол энэ зах зээлийг улам сайн ойлгож тэр үндэ таарсан одоо энэ бизнесийн бодлого явуулах. За тэгээд эдийн засгийн хувьд бол энэ бүс нутгийн зах зээлийг сайн мэдэрч ойлгож иж одоо энэ эдийн засгийн энэ бодлогоодыг бол тодорхойлж хэрэгжүүлэх тийм одоо зайлшгүй нөхцөл байдал бол өнөөдөр үүсэж байгаа. Одоо жишээлбэл манай телевизээр мэдээ гарч ийн л да шин төрлийн ханиад гарсан байна. За энэ удаагийн ханиаданд бол нэг уламжлалт арга буюу цэцэргэн нуух ч юм уу аарт зуухад улам хий ханиалгыг нэмэгдүүлдэг ч гэдэг юм уу те. Эдийн засагт байгаа одоо яг энэ одоо ханиад гэж тухайн хэсгийг нэрлэе л да хүндрэлч байна уу хямралч байна уу тэр хэсгийг. Энэ хэсгийг эмчлэхэд одоо ямар арга барил нь хамгийн оновчтой байхаар юм бэ? Ер нь уулын оргил өвд явж байгаа бол хүн ер нь доошоо хардггүй биз дээ та. Ер нь бол дэшегээ өөрөөр хэлбэл хаашаа явж байгаа гэдэг бол маш тодорхой харж байж хүн бол одоо уулын оргил өвд одоо мацдаг та. Тэгэхээр бид нэр одоо өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдлыгаа одоо засаж залруулах гад тэгээд энэ үхэндээ одоо ингээд нэг арга хэмжээ авч ийн гэдэг. Тэгээд холын нэг одоо хаашаа явж байгаа тэр зорилго бодлого тэрийг бол мартаж бас болохгүй. Тэгээд тэрийг улам тодорхой болгох юм бол энэ орчинч бол илүү одоо бас бизнес хийж байгаа хүнд бол ойлгомжтой болно. Ингэснээр бол илүү тодорхой тийм хөрөнгө оруулалтуудыг хийх тэр одоо төслүүд маань бол одоо бий болж тэгээд тэрэн дээр ажиллана. Өнөөдөр бол эдийн засгт бол одоо богино хугацааны хүндрэл байна уу гэж байгаа. Гэхдээ ингээд том зургаар нь харах юм бол манай эдийн засаг бол бас их боломжтой эдийн засаг хэвээрэл байгаа даа шүү дээ. Тийм ч учраас бол хүмүүс бол за Монголд бол одоо жишээлбэл энэ том төслүүд хэрэгжүүлээ. Энэ бүс нутгийн эдийн засагтай уялдаа холбоотой энэ одоо дэд бүтцийн төслүүдийг одоо хэрэгжүүлэх шаардлагатай байна. За энэ үнд одоо Монголын эдийн засаг оролцооч, Монголын компаниуд оролцооч гэж одоо байнга л ярьж шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт жишээлбэл энэ нэг зам нэг бүс гэдэг одоо том тийм концепц явж байгаа шүү дээ. Одоо энэ эдийн засгийн газраас бол тэр концепцийг дэмжиж за тэгээд энэ тэрийгэ тойроод бизнесүүд маань бол маш одоо идэвхжсэн байна. Өөрөөр хэлбэл дараагийн одоо 10-20 жилд бол одоо бизнесийн боломж хаана байна вэ гэхээр энэ бүс нутгийн энэ эдийн засгийн уялдаа холбоо англиар бол connectivity гэж хэлээд байгаа юм л да. Энэ болохоор энэ эдийн засгууд бол хамтран ажилласнаар за тэр нь болохоор худалдаа за дэд бүтц одоо энэ бүх юм бол илүү шуурхай болсноор илүү одоо үр ашигтай болсноор бол энэ манай эдийн засгийн энэ орчин бол одоо илүү томрох юм байна. Ингэснээр бол энэ бүс нутгийн эдийн засгуудад бол өгөөж авчрах юм байна гэдэг. Тэгэхээр энэ үн дээр бол их анхаарал хандуулж байна. Компаниуд бол тэндээс бол бизнесийн ямар боломж гарах уу гэдгийг бол одоо маш одоо анхааралтай хүлээж за тэрийг тооцоонуудаа хийж. Тэгэхээр тэр боломж бол зөвхөн бид нарыг тойроод байгаа биш. Биднэрт яг өнөөдөр байна. Дунд нь боломжийн дунд байгаа мó? Боломж маш том боломжийн яг одоо голд нь байна гэсэн үг тэгээ энийг бол бид нар одоо цааш нь бол одоо бодлого болгоод за тэгээ тэрийг бол ингээд
бизнесийн тэр тодорхой төслүүд болгоод явах тэр одоо юм маань бол өнөөдөр л хийх хэрэгтэй. Ингийн тулд одоо бид нар бас чадвартай байх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл Монголын бизнесүүд, компаниуд маань тэр том одоо боломжоос одоо хуваалцахын тулд өөрсдөө тэр чадвараа нэмэх хэрэгтэй, зардлаа багасгах хэрэгтэй, илүү өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй гэдэг их олон юмнууд бол бид нэр хүлээж байна. Та болохоор Монголын хамгийн том төрийн өмчт компаниг одоо удирдах ажиллаж байсан хүн. За мөн дээрэс нь хөрөнгө оруулалтын чиглэл хувираа ч гэсэн бизнес эрхэлж байгаа учраас аль алийнхаа байр суурийг илэрхийлэх болов уу гэж бодоод байгаа. Сонгуулиас өмнө эдийн засгийн нөхцөл байдал ер нь яг ямар байсан бэ гэхээр ирэх барьж байгаа олуулаа байсан намын өгсөн мэдээллийг харахаар байдал одоо газар дор хөвлөг ирээд ихтлээ хэвтчихээгүй байсан юм шиг. Одоо ирэх барьж байгаа намын өгж байгаа мэдээллийг харахаар эннээс муу нөхцөл байдал Монголын эдийн засаг орж байгаагүй юм шиг. Олон нийтийн дунд энэ ойлголтууд яг мөргөлдөж ирээд байна л да. Тэгэхээр та яг энэ уулзрыг яг юу гэж тайлбарлах вэ? За би бол одоо тухайн эрхэлж байгаа ажлынхаа үүднээс л асуудалд бол хандаж чадна. Одоо өмнө нь одоо хийжсэн ажлынхаа байр сууриас бол таны асуултанд хариулж чадахгүй л да. Гол нь өнөөдөр энэ зах зээл дээр бид нэр одоо хөрөнгө мөнгө татахын тулд бол одоо энэ Монголын эдийн засгийн боломжийг хүмүүст бол байнга ойлгуулж мэдрүүлэх хэрэгтэй. Тэрийг бол бид нэр өөрсдөө хийх хэрэгтэй. Тэр ажлыг бол одоо тодорхой энэ системтэйгээр бол хийдэг. Тэгээд өнөөдөр ч гэсэн тэрийг хийгээд явж байгаа. Ер нь бол одоо боломж байна уу гэвэл байна. Тэгээд тэрийг одоо хэр оновчтой ашиглах уу гэдэг нь бол бидний үүрэг байна шүү дээ. Хариуцлагч бас байна. За тэгээд дээрэс нь одоо юмыг тайлбарлахдаа одоо ер нь бол хүн мөнгөгүй хүнтэй хүн бизнес хийдгүү, итгэлгүй хүнтэй хүн бизнес хийдгүү. Тэгээд боломжгүй хүнтэй бас хүн бол тоож харилцдаггүй. Тэгэхээр энэ бүх юмыг бол одоо бас бид нэр ойлгож энэ дараагийнхаа энэ алхмуудыг бол хийх шаардлагатай. Яагаад тэгэхээр явж байгаа бид нар чинь нэг л компани гэсэн үг байхгүй, Монгол гэдэг компани. Энэ компани маань бол одоо энэ том бас компаниудын дунд оршдог. Тэгээд оршин тогтнох тэр одоо нөхцөл байдлыг бол бид нэр л өөрсдөө сайжруулах хэрэгтэй. Ингийн тулд бол энэ томчуудтайгаа бид нэр яаж харилцах вэ гэдэг маань бол одоо бидний өөрийн зах зээлтэй ямар ихтгэлтэй байна вэ гэдгээс шалтгаална. Тэгэхээр тэрийг хүнд яаж ойлгуулах вэ гэдгээс шалтгаална. Улс төрийн популизм ер нь бизнест ч тэр эдийн засагч тэр яаж буугаад байна вэ? Яг бодлогод буруугаар нөлөөлөд байх юм бол энэ хор нөлөөлтөй байх л да. За мэдээж бид нар арчсан учраас бол хүн өөрийн бодлоо бол чөлөөтэй илэрхийлэх боломж бол байгаа. Гэхдээ энэ одоо тооцоогүй, мэдээлэлгүй, өөрөөр мэдээлэл дээр үндэслээгүй, зүгээр сэтгэлийн хөрөл дээр үндэссэн тийм одоо зүйлс маань өөрөө эдийн засгийн бодлого болж хувираад байх юм бол энэ бол одоо бизнес хийж байгаа хүмүүст бол хор нөлт. Яагаад тэгэхээр бидний одоо энэ орчинг бол докторгүй харагдуулна. Энэ эргээд бол одоо санхүүжилтийн өртгөө нэмэгдүүлнэ. Монгол руу орж ирэх тэр одоо мөнгө урсгалыг бол одоо ингээд багасгах нь гэнтэр гэдэг одоо олон зовлон байна шүү дээ. Эдийн засгийг ерөн сайжруулахаар за ялангуяа макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ерөн та хэр үр өгөөжтэй байхаар байна гэж төсөөлж байна. Яг дор хүн болгон одоо хичээж байна л да. Тэгээд түрүү хэлсэн энэ альва одоо улс төрийн шийдвэрүүд бол эдийн засгийн бодлого болж одоо тусч шүү дээ. Тэр нь болохоор мэдээлэлтэй. Тэгээд тэрийг бол одоо мэрэгжлийн үүднээсээ хүмүүсүүд нь одоо зөв дүгнэлт хийгээд тэгээд одоо энэ бодлогууд маань гараад ах юм бол одоо биднэрт бол хэрэгтэй байна л да. Энэ бол доктортой байдлыг тусч байгаа. Доктортой байдал байх юм бол компаниуд өөрсдөө бол тэр одоо нөхцөл байдалтай дасаад за тэгээд өөрсдийнхээ үйл ажиллагааг бол тэлэх одоо юмнууд бол хийн штт. Компани гэдэг чинь бол одоо байнгын одоо ингэж өөрчлөгдөж байдаг. За тэгээд өсөж томрох тийм одоо институт байхгүй. Тэгээд энийг бол бид нар одоо дэмжих хэрэгтэй. Гэхдээ тэрийг бол эдийн засгийн бодлого нь өөрөө доктортой байж ээж. За тэгээд нөгөө талдаа одоо энэ Монголын энэ нийгэмд бол хүн итгэх хэрэгтэй. Бид нар ч одоо яаж бодсноо эрх зүйт тийм нийгэм бол одоо байгуулад явж байна. Тэнд бол хүний эрх айгүй чухал, нөгөө талдаа өмчийн эрх гэдэг юм бол айгүй чухал. Тэгэхээр өмчийн эрх гэдэг юмыг бол одоо бид нар дээд зэрэгээр хамгаалж чадж байна гэдгийг бол одоо бас энэ бусдад үзүүлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо өнгөрсөн 100 айгүй олон том дарга нар одоо Монголд ирлээ шүү дээ. АСЕАН боллоо. Одоо АСЕАН өмнө ч гэсэн
хүмүүсүүд ирсэн те. Тэгээд тэр хүмүүсүүдийн ер нь яриаг ихэнхдээ харж байхад бол мөнгө болвол те одоо тэр тогтвортой, найдвартай орчинд л очино. Тэ тэрнээс бол одоо зөвхөн Монголд хайртай дуртай гэдэл мөнгө ирдэггүй маа. Тийм юм бол одоо хаанч байхгүй. Тэгэхээр Монголын өнөөдрийн энэ одоо нөхцөл байдал ялангуяа эдийн засгийн талаасаа за нөгөө талаасаа бол энэ эрх зүй те бид нар ч бол одоо гэрээ контракт хийсэн бол тэрийг нь бол одоо хаанч хизээч одоо тэрийг мөрдөж дагаж байдаг. За тэгээд хэрвээ шүүхтэр очих юм бол тэрийг одоо зөвөр яг тэр хуулийнхаа хүрээнд шийддэг. Тийм л одоо орчин бид нарт бол хэрэгтэй байна. Энэ орчин ер нь хизээ одоо бий болох бол эсвэл таатай байгаа орчноо цааш нь хадгалж авч явахын тулд хэр одоо оновчтой ажиллаж чадж байна вэ? Яг өнөөдөр бид нар альва энэ шийдвэр гаргахтаа бол одоо их олон мэдээллийг цуглуулад тэр үн дээрээ дүн шинжилгээгээ хийгээд тийм шийдвэр гаргах боломж бол улам сайжирч байна. Тэгэхээр бол тэрийгээ сайн ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо шийдвэр гаргаж байгаа хүн бол тэр олон талаас нь асуудлаа одоо яг тэр мэргэжлийн зөвлөхүүд, мэргэжлийн улсуудыг суулгаж одоо дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Тэгээд шийдвэрүүдээ гаргах юм бол тэр шийдвэр маань өөрөө одоо оновчтой байх магадлал бол өндөр болно шүү дээ. Та түрүүн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбооны тухай ярьжсэн. За Монгол улс одоо бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоонд ер нь дотор нь орж ажиллах, оновчтой байх, үнийг ашиглах тал дээр ямар хөө одоо байдалтай байна вэ? Бид нар бол өнөөдөр идэвхтэй оролцож байгаа бол оролцож байгаа. Одоо бүс нутгийн замын коридор гэдэг одоо маш олон төслүүд бол хэрэгждэг. Тэрний бол хүрээнд бол одоо хөрөнгө оруулалтын төслүүд бол Монголд хэрэгжиж байгаа жишээлбэл. За тэгээд эдийн засгийн коридор гэдэг одоо шинэ одоо бас концепц бол сүүлийн үед ярьж байгаа. За тэгээд ерөнхийлөгч маань энэ хоёр хөршийнхаа ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ асуудлаар бол маш тодорхой одоо санаачлалуудыг гаргасан байгаа. За тэгээд өнөөдөр тэр маань өөрөө одоо тэр гаргасан санаачлал маань эдийн засгийн утгаа болоод тэгээд бодлого болоод за тэгээд төсөл болоод явах тэр одоо нөхцөл байдал бол бүрдэж байна. Энэ нь болохоор бизнес хийж байгаа компаниудад бол ирээдүйн 10-20 жил одоо шинэ боломжуудыг өгөх юм байна. Ер нь энэ бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо энэ дэд бүтцийн одоо хөгжлийн бүх юм чинь бол биднэрт юуг болгож байна гэхээр шинэ юм хийх тэр зам боломжийг олгоод байна шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр байгаа энэ одоо нэг 10 гаруйхан тэрбум Америк долларын одоо хэмжээтэй эдийн засгаа бид нэр хуваах биш тэ. Энийг яаж 20, 30, 40, 50 болгох уу гэж тэр боломжийг л одоо бид нар одоо өөрсдөө нээж тэгээд энэ улсуудтайгаа бол одоо яг тэр мэргэжлийн ижил төвшөнд харилцаж байж энэ төслүүдийнхаа тэр банкабл буюу одоо санхүүжүүлэх тэр одоо шаардлагыг хангасан тийм төслүүд болгоод тэгээд тэр хөрөнгө оруулалтыг татах асуудал байна. Тэгэхээр бол өнөөдөр бид нар дахиад хэлээ. Энэ жижигхэн одоо тогооноосоо гарах зайлшгүй шаардлагатай болчихлоо. Тэгжээж бид нэр одоо дараагийн одоо 20 жил 30 жил тогтвортой өсөх юм байна гэдэг зүйл бол тодорхой болж байна шүү дээ. Монгол улсад гадны хөрөнгө оруулагчид ирдэг, бизнесмэнүүд гаднаас хөрөнгө оруулалтыг хайдаг. Энэ хоёрын уялдааг одоо нэг цэг дээр зангидахын тулд маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ юу нь яг үнэхээр үр дүнгээ олд юм болов? Эсвэл бол үр дүнийг заавал бид нэр барьж авах юм шиг хайгаад байдаг та үр дүнгөө гэж шүүмжлэх гээд идэм болов? Үр дүнд нь бол өнөөдрийн одоо энэ хөрөнгө оруулалтын төслүүд гээд хэмжих одоо боломж бол байна шүү дээ. Тэгэхээр бол өнөөдөр Монголд одоо бүх юм бол зогсцсон гэвэл бас үгүй үстэй. Тэр бол бас одоо хитрхийн амьдрал үргэлжилж байна. Тэг өрөөсгөл одоо зүйл болно тийм. Хүн болгоно л компани болгоно л дордороо ингээд юмудаа хийгээд явж байна. Тэгээд энэ бүх юм чинь ингээд нийлээд харах юм бол бид нэр энэ Монгол гэдэг компанийгаа тийм хэр эрүүл байна уу гэдгийг л одоо биднээс өөрсдөөс нь шалтгаалж байгаа тийм. Тэгээд тэр боломжуудаа нэгээл явж байгаа. Тэгэхээр бол одоо итгэл болохын тулд тийм адилхоор олон хүнд өөрийгөө ойлгуулах шүү дээ. Өнөөдрийн одоо нөхцөл байдал тийм л шүү дээ. Та гол нь өөрийгөө тухайн хүндээ ойлгуулж чадах юм бол тэр хүн танд итгэнэ. Одоо эрэгтэй хүн, эмэгтэй хүний одоо ингээд анх танилцаад бие биендээ одоо ингээд яаж итгэлээ олдгүй яг л тэр процесстэй адилхан шүү дээ. Тухайн хүмүүс өөрөө өөртөө итгэлтэй байх юм бол тэр итгэл гэдэг юм чинь бол одоо
үүсдэг. Тэгээд одоо биеиндээ сайн болоод ингээд хамтраад явдаг гэдэг адилхан. Бизнес бол бас л одоо бизнес хийж байгаа хүнийг бол таньж мэдэх хэрэгтэй. Гэхдээ таньж мэдэхийн тулд бол тэр хүн ямар орчинд байна уу гэдгийг бас бид нар одоо эрэгтэй эмэгтэй хүний жишээн дөр одоо хардаг. Энэ одоо ямар орчинд өссөн хүн байна уу энэ тэрийг бол хардахтай адилхан. Одоо манай макро эдийн засгийн орчин ямар байна уу? За тэр хууль эрх зүй энэ бүх юмнуудаа Монголд үнэхээр одоо энэ шаардлагад нийцсэн байна уугүй байна. Үгүй болвол тэр эрсдлийг одоо бид нар яаж хамгаалах уу, хаах уу гэд хүмүүс ч бас дараагийнхаа арга хэмжээнүүдийг авдаг байхгүй. Тэгээд явсаар хагаад энэ эрсдэл гэдэг юм чинь бол тодорхой төвшөнд хүрээд тэр нь одоо тодорхой үнэлгээтэй болдог. Тэгээд тэрнээсээ үүдээд бол тэр хөрөнгө оруулалтын өгөөж за тэр санхүүгийн өртөг бүх юм чинь бол тодорхойлогддог. Одоо эдийн засгийн нөхцөлийг тайлбарлахдаа маш олон янзаар тайлбарлаж байгаа та хоёулаа түрүү ярьсан тий. Гэтэл энд болохоор нөгөө компаниудын үе таалгаа барьсан компаниудын тоо гэх олон харьцуулж ярьдаг. Энд одоо жишээлбэл юу чухал голлож нөлөөлөд байна маш олон хүчин зүйл байгаа. Одоо юу гэдэг тухайн компани засаглалтай холбоотой байж болно. Нөгөө талаас нь хөрөнгө оруулагч байж болно. Эсвэл эдийн засгийн үнэхээр нөхцөл байдал үүсээд бид нар өөрсдөө одоо тэр орчныг хаацсан учраас тухайн компани хаалгаа бариад байгаа юм болов та ямар байр суурьтай байна? Би бол одоо сүүлийн 15 жил гэж яриа л та. Одоо ингээд яг идэвхтэй энэ бас мэргэжлийн үйл ажиллагаа явуулж ирсэн энэ хугацаанд бол одоо байнга л Монголыг бол та энэ олон улсын хөрөнгө оруулагч нарт гадаадын энэ одоо компанид бол одоо ингэж зөвөр ойлгуулах тэр ажлыг бол хийж явсан та. Тэр ажлаа бол өнөөдөр ч хийж байгаа та. Тэгэхээр бол яг л хүн өөртөө итгэх юм бол тэрийг тухайн хүндээ юу гэж тайлбарлана уу тэрнтэй л их холбоотой. Өнөөдөр ингээ бүх юм муухай байна гэд би очиод хүнтэй ярих юм бол тэр хүн надтай бол ер нь бол бизнес хийхгүй та. Харин ийм юм учраас та одоо ийм байгаамаа. Энийг бол бид нэр ингэж сайжруулах юм аа та. 2 жилийн дараа ийм болох юм. За ингээд 3 жилийн дараа ийм болно та. За тэгээ 20 жилийн дараа бол ийм боломж байгаа учраас бид нэр өнөөдөр ийм хөрөнгө оруулалтыг одоо ингээд танаас хүсээд явж байгаа юм ба гэж л одоо ярина шүү дээ. Тэрнээс бол одоо өнөөдөр бүх юм муухай байна гэд хүнтэй хамтарч ажиллана гэдэг бол боломжгүй. Та хөрөнгө оруулагчдад одоо өгөөжийг нэмэгдүүлж өгөх тал дээр ямар тайлбар хийдэг вэ? Юу гэж одоо итгэлийг нь олдог вэ? Яг нь мэдээж хэрэг одоо тухайн тэр хөрөнгө оруулалтын төсөл маань өөрөө бол одоо нарийн судалгаатай тооцоотой. За тэгээд тэрүүн дээрээ үндэссэн одоо бүх одоо мөнгө урсгал юм а тооцоод явна. Тэгэхээр хөрөнгө оруулагч хүн бол хизээ би өгөөж авах уу гэдгээ бол тодорхойлно. За зээл өгж байгаа юм бол хизээ тэр зээл бол эргэн төлөгдөх үү те. Энд эргэн төлөх чадвартай үгүй гэж тооцдог. Энэ бүх юмаа бол мэдээж хэрэг бол одоо зөв хийх ёстой л. Тэрийг хийхин тулд бол одоо тэр олон улсын хэмжээнд бол хэрэглэгддэг олон стандарт бол бий болцсон байна. Тэгвэл тэрийгэ хэрэглэнэ. Гэхдээ тэр хийж байгаа юм а бид нэр хүнд одоо бас илүү сайн ойлгуулж чадах юм бол одоо таны нөө зээлийн өртөг одоо юу гэх 1% багасах тийм боломж бол одоо байж л байгаа. Тэгэхдээ тэрийгэ бид нэр бол зүгээр худлаа ярьж ойлгуулах биш. Харин одоо бид нар ийм чадвартай учраас энэ одоо бизнесийг илүү ийм үр ашигтай ажиллуулж чадах юм а гэдгийг хүнд ойлгуулах тухай ярьж байна шүү дээ. За хоёулаа бизнес эрхлэгчдийн талаар нэлээд ярьж байна. Тэгэхээр яг бизнес эрхлэгчдэд одоо ойрын ирээдүйд ер нь цусны эргэлтэнд ямар байхаар та төсөөлж байна вэ? Энэ одоо үүссэн байгаа энэ гацаад ч юм уу эдийн засгт байгаа энэ одоо бүгэлдсэн байгаа муу үзүүлэлтүүдийг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хязээ алга болоод цусны эргэлтэнд хэмээн үргэлжлэх юм төсөөлтөй байгаа л. Гэхдээ бид нар бол дандаа л өөдрөг байгаа шүү дээ. Тэгээд одоо яг л нэг дараа жилийнхаа бизнес төлөвлөгөөг хийдэг үе. Тэгэхээр бол компани болгон тэрүүн дээр одоо анхаарж байгаа. Тэгээд зах зээл бол мэдэрч байгаа. Тэгэхээр зах зээлээ хэр сайн мэдэрч чадсан компани л илүү оновчтой бизнес төлөвлөгөө бол хийж чадна. Гагцгүй докторгүй байдал буюу одоо энэ бодлогот янз янзын өөрчлөлтүүд ингээд гев гинт ордог. Энэ нөхцөл байдлууд маань бол одоо харьлаасаа билээ гэж одоо бодож байгаа. За тэгээд дээрээс нь түрүүн хэлсэн макро эдийн засгийг докторжуулах шаардлагатай тэр одоо их усруудаасаа бид нэр одоо шаардлагатай хөрөнгө аваад тэгээд явах тийм одоо ажлууд нь хурдан хийгдээд ойлгомжтой болоосаа гэж үзэж байгаа. За та бүхэн ярилцлага цаг дуусчихна. Цаг гарган манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. Баярлалаа. За Novatera компаниг гүйцэтгэх захирал Бямсаахан энэ цаг мөчид манай студид хүрэлцэн ирж ярилцлаа. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.